Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор 2019 болон 2023 онд гарч байсан 2 бүлэгтэй маш сонирхолтой анимыг бэлтлээ. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аад арж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Нэгэн залуу тариалангийн талбай дунд зогсож байх ба Торс гэд түүнийг дуудан харахад эхнэр нь хүүхдэд тэрвэрсэн харагдана. Хельга гэд очих гэтэл урд нь нэгэн зүйл тэглэх ба цусан тутгалсан цогцос байв. Гинтл ухаан орж тулалдаж эхэлнэ. Юу болсон бэ? Би чинь зүгээр үү гэж асуухад зүгээр дээ гэв. Энэ байдлаараа тисэхгүй нэгэд түүнийг Блокитэй хамт тэргүй игнийг нэгтэг. Харин би өөрөө дайсныг зогсооно гэд явна. Торс зав хооронд дамжин үсэрч замдаа тааралсан дайснуудаа бүгдийг нь хятан явсаар нэг нөхөртөө ноцолдон хамт ус руу унана. Түүнийг устган усанд сэлж явсаар ойролцоох арал дээр гарч ирнэ. Нэгэн хүү голоос ус аавн гэртээ зөөн авчирна. Их чин Торпын хониндоо өвс өгөөд үнээгээ саачих гин. Нэгэн аялагч ах хүү аялж яваад шинэ их газар олсон талаараа хүүхдүүдэд ярьж өгнө. Тэрхүү газар нь жимс ногоо ургаж өвсөөр хучигдсан үзэсгэлэнтэй газар байх ба Винланд гэж нэрлсэн гэв. Торпинч гайхалтай юм а гэхэд бусад хүүхдүүд хүн байсан уу? Дулаахан уу? Исландаас том уу гэх мэт олон зүйлс асууна. Мэдээж эндээс том, уугуул иргэдтэй ч таарсан. Ойлголцоход хэцүү байсан ч найзууд болж чадсан. Энэ толгоон гоёл, гаансыг тэд өгсөн. Энэ бол жинхэнэ дайчны зүүдэг зүйл гин. Энэ үед гаднаас Торс орж ирнэ. Лейв Торфиныг том болоод манай хөлгийн багт ороорой гэхэд одоо аваад яваач гин. Өөр нэгэн хүү өвөө маань баруун зүгт Ярмунганд байдаг. Ойрцсон хүлгүүдийг бүгдийг нь устгадаг. Бас түүнээс цааш юу ч байдаггүй гэсэн гэв. Лейвч тийм болохоор л би гайхалтай байгаа биз дээ. Энэ бол баталгаана гэв. Хүүхдүүд ч бүгд л таныг сахалтай хүүхэд гэдэг. Аялалд явдагч тулаанд хэрэг болдоггүй гэхэд намайг тулалдаж чаддаггүй тэнмэл хөгшин болохоор итгэхгүй юу гэд Торс эднэр намайг шоолоод байна. Тэднийг сургаад өгөөч гэтэл өнөөдөртөө боллоо гэснээр бүгд харьцаахаар болно. Томчууд ч Гренландад хүмүүс хөлдөж өгсөн талаар ярилцсан сууна. Өглөө болж бүгд л цасаа цэвэрлцгээж байх ба Торс охинтойгоо байшин дээрх цасаа цэвэрлэж байгаад Юлва гулгаад унчихна. Энд нэг зүйл байна гэд ухаж байгаад нэгэн боолыг олно. Харин Торпин далаа ширтэн суугаад өчигдөр ярьсан зүйл чинь үнэн үү гэхэд бүгд үнэн гэв. Торпинч тэгвэл намайг аваад яв гэхэд хөлөгт суумаар байвал ааваасаа асуу гэв. Аав их харамч зөвшөөрөхгүй байх гэхэд үгүй дээ. Энтхийн далаа их аюултай. Би залуудаа Гренланд руу явж байгаад мөсөнд гацаж байсан. Хоол хүнс дуусаад бүлэг маань мөсөнд хавчигдан эвдэрсэн. Бид далаа дээгүүр алхахаас өөр сонголтгүй болж нэг л мэдхэд би ганцаараа үлдэж 6 хамтрагчаа алдсан гэхэд Торпин яагаад бид ингэж амьдрах ёстой юм бэ гин. Харин Торс боолыг гэртээ оруулан амийг нь аврах гэж хичээнэ. Юлва тэр өвчгсөн юм шүү. Хөл гар нь ялзарчихсан байна. Зүгтсэн боолоос болж бид асуудалд орох байх гэв. Энэ хүнийг одооноос эхлээд хөгшин аялагч гэдээ дуудаад явъя. Хөгшин аялагч бид энд зугтаж ирсэн. Өвөг дээдс маань дорн зүгт Норвеги гэх газар амьдардаг байсан. Тэнд хамаагүй дулаан, чулуун хавслуудаар хамгаалагдсан сайхан газар. Нэг л өдөр Харалд гэх хүчтэй залуу гарч ирэн. Тэдний цэргүүд тосгодыг эзлэн тэр анхны Норвегийн хаанд өөрийгөө өргөмжилсөн. Хүмүүст хааныг даг эсвэл Норвегийг орхих гэж тулгсан. Олон хүн түүнийг эсэргүүцэн явцгаасаа гэхэд Торфин та бол худалч аав маань зогтох хүн биш гэд уурлан явна. Түүний гэртээ орж ирэхэд боолж ухаан орсон байх ба намайг битгий буцааж явуулаач гэж гуйна. Торс хаанаас ирснийг нь асуутал уулын нөгөө талаас Халфданы харшаас ирсэн ба тэнд байхыг хүсэхгүй байгаа ч өөр очих газар байхгүй гэв. Гэтэл гаднаас хүн орж ирэн бомбт дээр Халфдан ирчихлээ гэд Торсыг аргалж өгөөч гин. Нөгөө нөхөрч өчтөр шөнө миний нэг боол зүгтсэн. Мэдэх хүн байна уу гэхэд нэгэн залуу дахиж тулдах гэж шалтгаан тоочин ирлээ гэж уурлана. Гэтэл нэг нөхөр чи миний гарыг тасцсан залуу байна гэхэд чи өөрөө ахын маань хөлийг тасцсан гэж маргалтахад Халфданч түүнийг зогсоон нүрийг нь гинжээрээ хуу татна. Боол хий юм харж гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байна гэж бодон би хаана байна вэ гэхэд Торс холын хол өрнөдөд далайн цаана Винланд гэх газар байдаг. Тэнд дулаахан, үржил шимтэй, боолын худалдаа, дайнгүй, амар тайван газар. Бидэнтэй хамт явах уу гэхэд энэ газрыг Винланд гэдэг байх нэ гэтэл гаднаас Халфдан орж ирэн боолоо авахар ирлээ гэв. Торс түүнийг хідэр авсныг асуухад 2 хонь гин. Тэгвэл 3-ыг өгье гэхэд түүнийг авч явж бусдад нь сургамж болгон яргалнаа гэв. Торсч босч ирэн тэгвэл 4 хонь гэхэд 2 дахин их болго гэв. Болж байна гэтэл үхлүүд болсон боолын төлөө 8 хонь өгөх гэж байдаг гэд явна. Боолч удалгүй өгөж Юлва 8 хоноор авсан ч удалгүй өгчихлээ гэж уйлна. Торфин ааваасаа бид дорндоос зүгтэж ирсэн юм уу гэхэд тийм ээ гэв. Тэгвэл эндээс зүгтахыг хүсвэл хаашаа явах вэ гин. Хөгшин аялагч маргааш Норвеги руу явж 8 хийн арьс ноосоо дарсаар солино гэв. Далаад зав харагдах ба Торфиныг аавда
тулааны хөлөг ирж байна гэж хэлгэн. Тулааны том зав дүүрэн цэргүүж ихссэн байх ба троллын Торсыг асуусан гэж ярилцсан. Торс жирж Йомын дайчдаа би энд байна гэхэд бүгд түүнд ёслоход тосгоныхан гайхан харцгаана. Энэ хүртэл хайж ирнэ гэж бодсонгүй гэхэд таныг хараагүй их утсан байна. Ийм газар нуугдаж байна гэж сансангүй гэв. Олон дайн иргэд англи зэргүүдэд алуулсан. Тэр дунд Дайны хааны охин дүү байж таарсан. Эсвэн хаан дүүгийнхээ өшөөг авах шалтгатай болсон. Йомын дайчид Дайны аримтай нэгдэн англи руу дайрнаа гэв. Торс энэ бол умардын жижиг тосхон. Том улс гүрнүүд яах нь надад хамаагүй гин. Харин Флоки өдөрдөгч Сигвалдыг бүх зэргүүдэд цуглуул гэж тушаасан. Шалтгаан сонсохгүй. Зогцсон нэгэн байсан ч гэхэд Юлва Торфын хоёр зогцсон гэдгийг нь сонсоод их л гайхна. Йомын дайчдын ахмад троллын Торс энэ дайнд чийч оролцсон. 15 жилийн өмнө зогцсон ч гэсэн энэ удаа нэр төрөө сэргээж чаднаа гэтэл Торс тэрийг хэлэх гэж тулааны хөлөгтэй ирээ юу гэхэд агуу Торсч их өөрчлөгдөжээ гэд тосгоныхноос сүрдүүлнэ. Хүүхдүүд ч хөөрчихсөн аав чинь гайхалтай юм аа. Биднийг дайнд авч явах болов уу гэж ярилцсан. Торс өмнө нь Йомын дайчин байсан юм шиг байна гэв. Тэд хүчтэй юу гэхэд хитрхи хүчтэй болохоор тэднээс татвар авч чаддаггүй. Умард далайн хамгийн хүчрхэг арим гэв. Флокич бүх зэргүүдтэй ухар гэж тушаан. Би бол Йомын дайчдын Флоки. Өдөрдөгчийн тушаалаар Баатар Торсыг өөрсдийн айрамд нэгтгэхээр ирсэн. Тэр зөвшөөрч нэг цэргийн хөлөгтэй нэгдэхээр болсон гэд явна. Тосгоныхан ч дайнд орхоно гэж хөөрөн баярлцгаана. Харин Торс тосгоныг асуудалд оруулчихлаа гэж санаа зов. Өмнө нь хүн алж амьдарч ирсэн ч нэг л өдөр дайны талбараас зүгтсэн. Үхсэн гэж харагдах байх гэж бодсон гэхэд Лев тэгвэл дахиад гítэл зохирол энэ тосгон миний оронд шийтгүүлнэ. Йомын дайчид зүгтсэн хүнийг өршөөдөггүй. Хариуцлага үүрэх цаг иржээ гэв. Бүгд тулааны хөлгийг гарган бэлтгэцгэн. Торфын аавынхаа юмыг ухан хутгийг нь гарган харж байтал аав нь хутгнаас нь барьж аваад энэ бол хүн алдаг зэвсэг. Чи хэнийг алах гээв гэхэд дайсныг гэв. Чиний дайсан хин юм гэтэл хаалфтан шиг муу хүмүүс гин. Харин аав нь чамд дайсан гэж байхгүй. Гимтэж болох нэгэн гэж байдаггүй юм гэхэд та худлаа ярьлаа. Маргааш дайнд явж дайснуудыг алах гэж байгаа биз дээ гэд уурлаад гараад гүчгэв. Өглөөж болж хөгшин аялагч өнөөдөр далаад гарахад сайхан өглөө байна гэв. Харин Ферой гэх арал дээр хэсэг бүлэг нөхдүүд санваартан модонд хүлчихсэн сүх шидэн хөгжилдөцгөөж байгаа харагдана. Йомын зэргүүд ч тэнд байх ба Флоки танаа хүмүүс хөгийн зүйл хийдэг хിവэрэ байх шив гин. Түүний цогцыг 5 фунт алтаар солилцсон. Хөлөг болон бараан та нарынх. Торсыг ал гэв. Йомын тролл гэж сонсож байсан юм байна. Алж болох юм уу? Та нарын хувьд Баатар биздэй гэхэд тэр цэргийн хууль зөрчсөн. Цаазын ялтай гин. Ашилаатч бид төлбөрөөл авч байвал ямар ч ажил хийнэ гэв. Гэтэл гинт гаднаас жаж шидэх ба уучлаарай гар халтарчихлаа гин. Ашилаатч намайг онох шахлаа гэд Флоки тэр хоёр тохиролцоод гарна. Гарч ирээд Бьорн сайхан шидлээ. Флокич гайхсан гэв. Жаж шидсэн газарт нь Йомын цэрэг байсан байж таарна. Нэгэн охин явж байгаа залуусын нэгэнд санаа зовон зогсох ба хөгшин аялагч санаа зоволтгүй. Торс тэднийг замдаа үлдээхээр болсон. Харин би буцахдаа тэднийг авч ирнэ гэв. Торс явхаар болж Торфиныг хайгаад ололгүй. Их нэртэй захиад замд гарахаар болно. Тулааны хөлгийн нэг талд нь 5 залуу сууж, нөгөө талд нь Торс том сэлүүр барин ганцаараа суусан байв. Тосгоныхон ч бүгд тэднийг гаргаж өгөх ба Торфин ирээгүй л байв. Манай хэд ч далаад гарan дайнд хөөрч байсан нөхдүүд бүгд л муухай царайлан сууцгаана. Торс хэсэгтээ сэлүүрдэх хэрэг гарахгүй гэтэл тэгвэл буцаж очихгүй гэсэн үгөө аваа гэхэд тийм ээ гэд гайхан хартал торхон дотроос Торфин гараад ирнэ. Нөгөө талд Ашилаад энэ ажил с жигтэй байна. Флоки олон зүйл нуугаад байна. Торсыг цаазлах ял гэсэн нь худал, харин аллага байх гэв. Бьорн ч мөнгө авч байвал хамаагүй биз дээ гэхэд тэр биднийг ашиглаж байгаа нь өөрөө ялагдахаас айсандаа байх гин. Бьорн ч бүхэл бүтэн салаа нэг хуучин дайчнаас айн гэж үгээд гайхна. Хөгшин аялагч Ферой арал харагдаж байна гэв. Торфин сэрээд бид Англид ирж гисэн үү гэхэд энэ бол Ферой арал. Исланд, Норвег хоёрын голд байдаг. Энд тосгон байгаа. Жаахан амраад цааш хөдөлнө гэв. Манай хэд ч хавцлаар орон явж хөгшин аялагч нэг зүйл сонирн байна гэхэд Торс ойр хаваа ажиглан хавцлаас чулуун унаж байгааг анзаарна. Хөгшин аялагч байшингийн тоо цөөрсөн байна гэхэд Торс ухарцгай муу совин татаад байна гэв. Дайснууд тэдний буцаж байгааг хараад тэдний дээрээс мод чулуу асхан буцах замыг нь хаана. Торс ч тэд ирж байна гэхэд Ашилаад хоёр тулааны хөлөгтэй гарч ирнэ. Торс сэлмээ зүүн Торфинд зөвхөн өөрийгөө хамгаалахад ашиглаарай гэд хутгаа өгнө. Бьорн нэг мөөг амандаахийн 12 хүн нэг хүүхэд ингээд л болоо юу гэд Ашиладаас түүний хэр хүчтэйг би шалгая гин. Гэтэл Торс завин дээр нь гараад ирэх ба бүгд түүн рүү дайрч нэг нэгээр нь ээлжлэн цохиж унагна. Бүгд л тэр хин юм бэ гэж гайхан харцгаана. Бьорны эдсэн мөөг үйлчлэн галзуурч өөрийн ухаангүй болж өөрийн хүмүүс рүү ч дайрч бүгд зүгтэн ус руу үсэрцгэн. Торс галзуу дайчны мөөг идчихжээ гэж харна. Бьорн ч дайрч Торс түүнийг хоёр цохиод л унгана. Харин нөгөө завны дээрэмчид
завин дээр үлдсэн хід рүү дайрах гэхэд Торс Бьорныг авч хидээд өөрөө ч урд нь үсрэн гарч ирнэ. Та нарын хагас нь байхгүй болсон. Амь насыг чинь өршөөх болохоор явж үз гэхэд хинч хөдлөлгүй тэднийг харан зогсно. Торс ч хавцал дээрх харваачд тэгээд урд игнэнд 30 хүн ганцаараа байсан бол өөр гэж бодон Торфиныг харна. Торс Ашиладыг тулаанд дуудан ялвал хүсснээ хий. Харин ялагдвал ухарцгаа. Эсвэл 12 боолтой болох гэж 2 дахин их хүнээ алдна шүү гэв. Ашилад яагаад намайг удирдагч нь гэж бодов гэхэд үнэртэж байна гэв. Ашилад ч инээн Олофын хүү Ашилад гэд тулааныг хүлээн ав. Торс хүмүүсээ холдуулахад Ашилад завин дээр нь үсрэн гарч ирээд чамаас ч гэсэн үнэртэж байна. Йомын трол гэхэд чамайг Флоки явуулаа юу гэв. Торс ч түүн рүү ойртоход Ашилад олсыг тасланд даруул унах үед доогуур нь гарч ирэн дайрсан ч Торс хоошлон цээжиндээ хөнгөн зүсүүлнэ. Торс зөрүүлээд араас нь хүчтэй дайрсаар Ашилад ч хамгаалсаар байв. Дахин хүчтэй дайрч нөгөөх нь хамгаалтал Торсын сэлэм хугарчхав. Ашилад хүчтэй савн дайрч Торс гарлуун зохин сэлмийг нь алдуулаад өөрөө авч хүзүнд нь тулгана. Ашилад хурдан дуусах гэхэд тэгх шаардлагагүй. Бууж өгснөө хийлгэв. Гүйцэхгүй бол энэ тулаан дуусахгүй гэхэд Бьорн сэргэж завруу үсрэн гарч ирэн Торфины хүзүнд хутаг тулган илдээ хаяг гин. Ашилат ч биднийг дүрм дагна гэж бодоо юу? Чамаа хэр хүчтэйг туршсан юм гэв. Торс та нар дүрмийг зөрчлөө. Энэ тулаанд би ялсан гэхэд тэр чухал биш. Миний бай бол чиний толгой гэв. Торс сэлмээ ус руу шидэхэд энэ тулаанд чи ялсан гэд гараа өргөхөд харваачд Торсыг харвацгаан. Ашиладад дайчны амлалтаа биелүүлээрэй гин. Харин хөгшин аялагчид миний толгойг Йомын өдөрдөгч Сигвалдид хүргэж өг дуудаж байхад нь алга боллоо гэж бодох байх гин. Торфинч уйлсаар гүйж ирээд аавыгаа тэрвэрнэ. Торфин аав өгчглээ. Тим хүчтэй байж яагаад илдээ хайсан юм бэ? Дайчинд ил тэрэггүй байх учиргүй гэж уйлсаар. Ашилад 28 хүн гимтсэн ч ганц ч хүн үхээгүй гэснийг бодон суун. Хүмүүс нь ч түүнийг дуудан Торсын хүү завин дээр үлдсэн байгааг хэлнэ. Торфин яаж аавыг маань алж чадваа? Чамаагч бас ална гэж орилно. Хүмүүс нь ч түүнийг яах вэ гэхэд зүгээр орхичих, удахгүй өчхнэ гэв. Дээрэмчид завин дээр найралцгааж харин Торфин хоол ус байхгүй ядарч туйлсаг харагдана. Тэд явсаар англ дээрэн Ашилад хүмүүсээ дагуулan явхад Торфинч тэдний явсан зүг дагаж аваад халтарч унаа толгоогоо зохин ухаан алтна. Түүнийг сэрэхэд орой болсон байх ба гүйж явсаар гол дээр ирэн ус уугаад их л баярлана. Даанч тэр маш их өлссөн байв. Гинт модон дундаас хүн ойрлох сонсогдож гал гарч байгаа харагдана. Дээрэмчид тосгоныг шатан хүмүүсийг нь алж зугаацаж байв. Торфин тэднийг унтсан хойгуур тосгонд орж ирэн Ашиладыг олж ирнэ. Байшинд орж ирэн түүнийг унтаж байхад нь алах гэсэн ч чадалгүй гараад явна. Өглөө болж Ашиладыг гарч ирэхэд Торфин сэлэн барьчихсан түүнийг тулаанд дуудана. Хүмүүс нь ч ямар амар юм бэ гэж түүнийг шолцгоо. Ашилад ч унтаж байхад алахгүй яасан юм гэхэд би бол Торсын хүү. Тим хулчгар зүйл хийхгүйгээ дайрахад нөгөөх нь холдон, сэлмэнд модон зоогдсон, сэлмээ авч чадахгүй зогсоход Ашилад өшгөлж унахчихад яваад өгнө. Тэдэн дээр Флокигийн хүмүүс ирэн хөлсийг нь өгнө. Энэ үед бусд нь Торсын эхнэр дээр ирэн түүнээс үлдсэн зүйлсийг авчран бидний төлөө өөрийгөө золиослон баатарлагаар өгсөн гээд уучлалт гуйна. Хөгшин аялагч би Торфиныг заавал олох болно гэж амлана. Харин Торфин ойд ганцаараа бэлтгэлхийн түүнийг заавал ална гин. Өглөө болж түүнийг унтаж байтал Бьорн сэрэхэд Торфинч түүн рүү сэлмээ далааж намааг ашигласан хулчгар амтан гэж уурлана. Түүн рүү дайртал гараараа хаан түлхэж унгаад яваад өгнө. Харин шүн түүн рүү чон дайрах ба Ашиладын илдээч даахгүй гэснийг санан чон дайрах үед хутгаараа цээжинд нь зон алж чадна. Түүнээс хойш хутгаараа бэлтгэл хийж эхэлнэ. Дээрэмчид ч явхаар бэлдэж Торфин тэдэн дээр ирэн дахин Ашиладыг тулаанд дуудана. Ашилад ядаргаатай бацаан гэхэд хүмүүс нь ч инээлтэн хүлээж авал даа гэцгэн. Ашилад аавтайгаа уулзах гэж яараа юу гэв. Торфинч түүн рүү дайрч нөгөөх нь бултсаар өшөглөөд унахчихна. Дахин өшөглөн тулалдаж байж ингээд л болоо юу босооч гин. Торфин түүн рүү хутгах шидэхэд Ашилад гараараа хаагаад уйтгартай юм гээд явхад би чамайг заавал ална даа гэж орилно. Нөгөөх нь тулаанд гавьяа байгуулвал шагнал болгож тулалдъя гэв. Торфин хурдан гавьяа байгуулад чамайг алах болно гин. Ийхүү анимны маань эхний улирлын партныг дуусгаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дард дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр иргэн уулзъя. Хонхоо асаагаа түлээж байгаарай. Баяртай.